Сарамэндэ өнөөдрийнхөө лайвыг эхлүүлье. Тэ яад гэлбэн байгаа бэ? Ингээд унтарч хараарай. Царай нарагдахгүй юм да. За ингээд тавьчих. Зарамэндэ. Ингээд суугам уу? Энэ хамаагүй дээр бол. Зарамэндэ. За өнөөдөр тэнцвэр сэдвээр хэдүүлээ ярина. Хүмүүс орж иртэл жоохон хүлээгээдгий. Шууд ярьж эхлэхээс өмнө хэдүүлээ ер нь тэнцвэрийг юу гэж ойлгодгоо яриа л да тий. Өмнө тэр нөгөө манифест гэдэг дээр нэг хальт тэнцвэрийг яриад өнгөрсөн. Тэгээд тэрнээс хойш манайхан тэнцвэр сэдвээр яриа, тэнцвэр сэдвээр яриа гэдэг ингээд зогсоо зайгүй юу яагаад тэнцвэр сэдв гэдэг санал өгөөд тэгээд ерөнхийдөө бол тэнцвэр сэдвэрээ ярья энэ 7 хоног. Тэгээд тэнцвэрийг хамгийн гол нь юу гэж ойлгоод байна вэ те? Тэнцвэртэй амьдран, тэнцвэртэй байх гэдгийг юу гэж ойлгоод байна вэ гэдгийг хэдүүлээ сайхан ярьцгаая. За одоо арай нэг жоохон гэрэл гээгээтэй болох шиг боллоо те. За бүгдөөрэнд нь орой минь дээ. Ингээд лайвдад ер нь сурж гин үү, дайггүй байна уу? Яа. Юу н хаана гарч идэв лээ? За бүгдөөрэнд нь орой минь хэдүүлээ тэнцвэр сэдвэрээ ярий. За та хэд маань тэнцвэрийн талаар ямар ойлголттой байна вэ? Хүмүүс одоо ойрд бас айгүй их тэнцвэр гэж энэ тийм бичдэг болчлоо шүү дээ. Өнөөдөр одоо жишээлбэл ингээ саяхан тэнцвэртэй амьдрахыг сурган заана гэсэн байна те. Тэгэхээр тэнцвэр сэд гэдгийг одоо юу гэж ойлгож байна? Тэнцвэртэй амьдрал гэхээр яг тэ тэнцвэртэй амьдрал гэдгийг юу гэж ойлгож байна вэ гэдгээ та бүхэн маань сэтгэлээ хуваалцаарай. За тэгээд та эдийн сэтгэл дээр асуултан дээр яриан дээр үнэлж байгаа хэдүүлээ тэнцвэр сэдвэрээ ярьчээ. За орой минь дээ болроо, орой минь дээ багшаа гэж байна. За орой минь тэнцвэр гэхээр санаанд нь юу бууж байна? За тэнцвэр сэдвэрээ ярина. Ер нь бол нөгөө нэг манай тархиа өөрчлөлийн нөгөө энергийн төвүүд хүрд гэдэг нөгөө чакра гэдэг штэ хүрд гэдэг тэр энергийн төвүүдтэй холбоотой хүрдтэй чакратай холбоотой яриа гарч ирэхэд энэ тэнцвэр гэдэг зүйлийг хамгийн сүүлд нь хальт яриад өнгөрдөг. За тэгээ яг хуу сургалтын туршид ингээд сэтгэл санаа тайван тогтвортой тэнцвэртэй болж байгаа нь бас нэг талын тэнцвэр мөн. Гэхдээ ерөнхийдөө манайх ч нэг юм лайвуудын онцлог нь яг ярих гэж байгаа сэдвээ том утгаар нь базаад том утгаар нь тайлбарлаж ойлгуулчаа. Тэгээд тэрийг ингээд жижигчлээд задлаад энэ бол ийм тэр бол тийм юм гэд ингээд дэлгэрэнгүй ярьдаг шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энэ удаагийн лайваар тэнцвэр гэдгээ бас том зургаар нь ер нь нэг ийм загварчилж харна. Тэгж жагаад дэлгэрэнгүй тэнцвэр гэдэг сэдвээрээ ярина. За эгийн маань сайн уу? Орой минь дээ. Батчулуун махсүх орой минь гэсэн байна. Орой минь дээ. За манайхан тэнцвэрийн талаар өөрсдийн бодож явдаг ч юм уу, гайхаж явдаг ч юм уу, эсвэл тэнцвэрийн талаар өөрийн ойлголтуудаа яриад байгаарай. За нөгөө тэнцвэр сэдвэр ярих гэдсэн хүмүүс маань тэнцвэртэй холбоотой юм ярьцгаарай. Асуулт байна уу? За. Яг
надаар яриулах гэж магадгүй юм. Хэдүүлээ эсвэл ярьж эхэлчээ дундуур нь асуух зүйлс байвал асуугаад явъя те. За тэнцвэр гэдэг сэдвийг би ерөнхийдөө энергийн төвүүдийн талаар ярьж байхдаа бас хальт ингээд хэлээд өнгөрсөн. Одоо нэг юм сүнслэг мүнслэг йог бясалгал ийм тийм гэдэг хүмүүс нэг англи хэл дээрх нэг үгийг хэлээд байдаг шүү дээ. Манай бүл авагч мантай сайн уу багшаа альва зүйлд нэмэх хасах туйл руу савлаад байхгүй юм болов уу гэж яг үнэн тэр зөв нэмэх хасах туйл буюу те одоо нөгөө юм өгөөгийн аваагийн нөгөө нэг авах гэхийн ингээд хит юу яагаад тахгүй гэсэн үг байхгүй юу? Нэг туйл руу савлуулаад байхгүй гэдэг чинь ер нь бол үнэн зөв. Тэгэхээр энэ англи хэл дээр нэг үг байдаг шүү дээ. Mind, body, soul гэд буюу монгол хэлээр орчуулах юм бол бие, сэтгэл, ухамсар гэдэг. Бие, сэтгэл, ухамсар гэдэг. Тэгэхээр энэ mind, body, soul буюу энэ хүн гэдэг энэ одоо бодгалыг бүтээж байгаа энэ гурван зүйл хүний бие, хүний сэтгэл одоо тарих сэтгэл буюу одоо энэ зүрх сэтгэлтэй тэгүн гутаа энэ ухамсар буюу тарих толгой. Тэнгуут энэ гурав чинь өөрөө mind, body, soul гэдэг чинь өөрөө тэнцвэр дээр оршиж явах хэрэгтэй гэсэн үг. Энэ гурав тэнцвэртэй оршихыг ер нь бол тэнцвэртэй амьдрал гэдэг байгаа. Гэрлээ орой мэндэ. Тэгэхээр энэ гурвыг хэрхэн тэнцвэртэй байлгах юм бэ? Энэ гурвыг тэнцвэртэй байгааг яаж мэдэх юм бэ? Тэ? Тэр асуудал ч юм байна шүү дээ. Тэгэхээр таад маань энэ дээр саналаа хэлээрэй. За бид нар биеийн тэнцвэртэй байдлыг бол сайн мэднэ. Ер нь бол биеийн тэнцвэртэй байдал гэж юу юм гэхээр даавар гормоны тэнцвэр. Буюу одоо тэр хүн чинь ингээд тарих нь бол үндсэн 2 гормоор ажилладаг гэдэг байгаа шүү дээ. Симпатетик, парасимпатетик гэх. Тэгэхээр энэ хоёрын хооронд одоо зохистой харьцаанд буюу яг хэрэгтэй үедээ стресс өөрийгөө хамгаалах гэдэг ажиллагаагаа одоо үйл ажиллагааны гормоо ажилуулад тэгээд даавар гормоны хувьд те тогтвортой, тэнцвэртэй, илүүдэлгүй, дутуудалгүй байх юм бол хүний бие эрүүл байдаг буюу даавар гормоны тэнцвэрт оршдог гэсэн үг. За тэгээ энийг тархиа өөрчил сургалтын маань нөгөө эхний хичээл дээр симпатетик, парасимпатетик гэдэг ингээ ярихдаа бол тэрнээс бол ингээд ойлгож сурч авч болно. За тэгэхээр биеийн тэнцвэрийг бол бид нар харьцангуй мэддэг. Хоолоо одоо баланстай идэн, махад хэдэн хувь, гурлаад хэдэн хувь, тэгээд ногоогоо хэдэн хувь гээл те. Тэнгуутаа хөдөлгөөн хийх ёстой. Хөдөлгөөн өөрөө тодорхой хэмжээнд байж аж хүн эрүүл байна гэд. Ер нь бол бид нар энэ биеийн тэнцвэр гэдэг юмыг маш их хийдэг. Тэгэл йог гэдэг чинь өөрөө юу юм гэхээр яг бие сэтгэл ухамсар гурыг ярьдаг ч гэсэн бид нэр орчин үед йогийг юу гэж ойлгодог болсон гэхээр йогийг дандаа биеийн тамирын дасгал шиг ойлгодог болсон. Зүгээр л хөдөлгөөн гэдэг утгаар нь ойлгодог болсон. Тэгэхээр одоо энэ йог хийгээлээдэг, фитнест яваалээдэг тий. За би өөрөө жишээлбэл бие тэнцвэртэй хөдөлгөөнтэй байлгахын тулд сунгалтанд явдаг. Тэгэхээр ингээд сунгалтанд яваад байна, биеийн тамирын дасгал хийгээд байна, фитнес хийгээд байна гэдэг чинь өөрөө яаж байгаа юм гэхээр энэ биеийнхаа тэнцвэрийг хадгалах гэдэг байгаа байхгүй. Гэтэл бас яг хүн ингээд одоо жишээлбэл фитнес донтцсон ч юм уу, дасгал хөдөлгөөнд донтцсон хүмүүс байдаг штэ. Тэр хүмүүс энэ дасгал хөдөлгөөнийг яах гэж хийдэг гэж ярьдаг гэхээр стрессээ тайлах гэж байгаа юм буюу бас энэ сэтгэл санааны тархиныхаа үйл ажиллагаа идэвхжлийг бууруулад эдгээрийг тэнцвэртэй аваачих гад сайхан нойртой болох гээд ингээ явж байна гэдэг. Тэгэхээр ер нь бол юу гэж ойлгож болох юм гэхээр бие тэнцвэржүүлэхтэй зэрэгцээд хүний сэтгэл санаа ухамсар бас ерөнхийдөө тэнцвэрт орж идэг. Харьцангуй гайгүй одоо стресс нь багасдаг ч юм уу, нойрон сайжирдаг ч юм уу, ийм нөлөө үзүүлж идэг. Тэгэхээр энэ mind, body, soul гэдэг чинь өөрөө юу юм гэхээр хүний биеийн салшгүй 3 зүйл, бие биентэй холбоотой зүйл байхгүй. За тэгтэл бас ингэдэг хичнээн фитнест явж байгаа ч гэсэн те хичнээн дасгал хөдөлгөөн хийж байгаа ч гэсэн хүн бас нэг жоохон сэтгэл санаа таагүй байгаад гутрах гад унах гад байдаг. Энэ нь юу юм гэхээр бас ингээд шууд ганцхан бодийн дээр анхаарад зөвхөн биеийн дасгал хөдөлгөөнд дээр анхаарад сэтгэл санаагаа ч юм уу эсвэл энэ тарих толгойн ухамсар оюунаа өөдөн татахгүй түүнтэйгээ ажиллахгүй бол бас болдоггүй гэсэн үг байхгүй. Зөвхөн биеийн тэнцвэрээр нөгөө хоёр нь бас ингээд 100% тэнцвэрт ордоггүй гэсэн үг.
Тэгэхээр ер нь бол хүн өөрөө өөртөөгөө ажиллах, хувь хүний хөгжил гэдэг ингэн гут зөвхөн биеийн тамир хийгээд ээж болохгүй, зөвхөн фитнес хийгээд ээж болохгүй. Яг ёстой юм гэхээр сэтгэл зүйтэйгээ ажиллах ёстой. Давхар ухамсартайгаа буюу энэ тархитлогоо, бодолтойгоо хүн ажиллаж явах ёстой. Ингэжээж энэ гурван тэнцвэр чи өөрөө хүнд тогтоод байгаа хгүй. Тэгээ үүнийг зөвөр хэлэх бол амархан. Үүнийг хэлэх амархан. Гэхдээ хийх хэцүү. За манай тархиа өөрчлөлийн хувьд бол одоо яг энэ хоёр зүйл дээр нь бол үнэхээр тэнцвэртэй сайхан болгож чадчихээн хүмүүсийг. Тэр нь юу юм гэхээр сэтгэл зүй болон ухамсар дээр нь хүнийг үнэхээр тэнцвэртэй байлгаж чадчих байгаа. Одоо манайх яг энэ mind body soul гэдэг ийм концептороо тархиа өөрчлөл дээрээ яах гэж байгаа юм гэхээр биеийн тамирын дасгал хөдөлгөөний хичээлүүдийг оруулж ирэх гэж байгаа. Миний өөрийн яг хийсэн туршсан, надад таалагдсан, үр дүн гаргасан гэдэг ийм юугаараа тэнгуут манай сурагчид сайхан хүлээж байгаарай. 12 сараас өмнө чадвал 12 сарын дундуур бид нэр энэ дасгал хөдөлгөөнийг бүр мэрэгжлийн гоё дасгал хөдөлгөөнийг оруулж ирэх гэж байгаа. Тэгэхээр ингэдэг нь яаж байгаа юм гэхээр нөгөө гурван зүйлийн тэнцвэр шүү дээ. Mind, body, soul буюу одоо бид нэр энэ mind, soul хоёр дээр нь үнэхээр сайхан ажиллаад хүмүүсийн сэтгэл зүг тогтвортой, тэнцвэртэй болгоод учрыг нь олуулад сэтгэл зүрхэн дээр нь бас ажиллуулад учрыг нь олуулад одоо би өөрөө дасгал хөдөлгөөн хийж энэ mind, body хоёр тэнцвэртэй байхад биеийн тэнцвэр орж ирэхээр ямар ихтэй аятайхан болдгийг мэдээд байгаа, ойлгоод байгаа учраас яаж байгаа юм гэхээр энэ body гэдэг дээр нь бас анхаарч эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр тархиа өөрчлөлт ап бол зөвхөн одоо бясалгалын ап биш ээ. Тархиа өөрчлөлт хичээл бол зөвхөн одоо бясалгалын хичээл биш. Энэ бол яг би өөрөө арталт нь энэ mind, body, soul гэдэг зүйл тэнцвэрт байх ёстой гэдгийг мэддэг. Тэгээд өөрөө бас амьдралдаа энэ тэнцвэрийг хадгалахыг хэрэгжүүлэхийг хичээдэг. Тэнгуутаа суралцагчдаа бас үүнийгээд одоо загтаг байхгүй. Дасгал хөдөлгөөн хийгээрээ би бас ингээд хөдлөхгүй байх юм бол ингээд нуруу туруугаар хөшгөөс эхлүүлээл би хөдөлгөөнгүй байх юм бол бодисын солилцоо удаашрахаас эхлүүлээ. Би хөдөлгөөнгүй байх юм бол нөгөө одоо өөртөө дисциплинтай буюу тэр нөгөө нэг зарчимтай юутай байж чадахгүй байгаас болоод хүмүүс бас сэтгэл зүйн ингээд доош унах гээд байдаг байхгүй. Тэгэхээр яг юу гэсэн үг юм гэхээр энэ mind, body, soul буюу энэ гурван тэнцвэр зөвхөн дасгал хөдөлгөөн дээр биш манайхаа. Зөвхөн дасгал хөдөлгөөн дээр яригдахгүй. Энэ бол хүний амьдрал дээр бүх үйл ажиллагаан дээр нь яригдана. За бодъё л доо. Хүн хоорондын харилцаан дээр гэхээр сайхан инээгээд тэр хүнд сайхан зүйл хүсээд байгаа ч гэсэн хүнд хэрэгтэй зүйл хийдэггүй. Зүгээр л залах уу. Зүгээр ингээд манифест гэж боддог ч юм уу. Эсвэл зөвхөн хүнд ингээд гоё юм хүний талаар зөвхөн гоё юм бодно. Хүний талаар зөвхөн гоё юм ярина гэчихэд хүнд хэрэгтэй юм хийж чадахгүй бол буюу энэ үйл хэрэг дээр хүртэл mind, body, soul гэдэг юм тэнцвэрийг хадгалж алийг нь зэрэг авч явж чадахгүй болохоор хүн яадаг юм гэхээр уналтанд ордог. Яагаад хийж бүтээхгүй байгаа юм чинь өөрийгөө мяа гэдгийг алхам тутамдаа мэдэрнэ. Өөрийгөө залах уу гэдгийг алхам тутамд мэдэрнэ. Өөрийгөө тэр дисциплин буюу юугүй гэдгээ энэ дисциплин гэдэг үгнийг монгол орчуулгыг мартчихад байгаа юм тий. Өөрийгөө нөгөө төсвөр хатуужилгүй өөрийгөө тэр нөгөө юугүй гэдгээ алхам тутамдаа мэдэрхээр хинт ч гоё байхгүй. Яг тэр үед хүн яадаг юм гэхээр бас л уналтанд ордог байхгүй. Тэгэхээр ингээд сайхан гоё юм бодоол би ингээд хүнд тустай байхыг хичээдэг, эерэг байхыг хичээдэг, ийм байхыг хичээдэг, тийм байхыг хичээдэг гэдэг ингээ энергийн төвшөнд, тархитлогоо бодлын төвшөнд гоё сайхан юм боддог байсан ч гэсэн тэр хүн тэр сайхан боддог зүйлс, тэр зориг мөрөөдөл, тэр гоё гэгэнлэг цагаалаг юм өөрөө яг биеэрээ үйлдэхгүй бол ядаж л хүн рүү харахтаа нэг эвтэйх инээчдгүй бол ядаж л замаар гарч байгаа хүн туслаад өгчдгүй бол ядаж л бохир заваан байх юм бол орчин тойрондоо түүнийг цэвэрлэгээд ингээд бодтойгоор юм хийждэггүй бол яах юм гэхээр зүгээр л одоо нөгөө нэхэлэг сайхан юм ярьсан л хий хоосон л зүйл болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө хүний үг үйлдэл сэтгэл зүй бодол гэдэг ингээд бүх төвшөнд тэнцвэртэй байж аж хүн сая өөрөө тэнцвэртэй байдаг. Тэгэхээр зөвхөн сайн хүн байх хангалтгүй. Зөвхөн сайн хүн байх хангалтгүй. Ямар байх ёстой юм гэхээр яг сайн үйл хийдэг хүн байх хэрэгтэй байхгүй. Тэр сайн үйл нь заавал бясалгал, заавал хичээл заах, заавал коуч, ментор, багш болох бишээ тий. Үнэхээр яг бодтойгоор хүнд хэрэгтэй зүйл хий.
За жишээлбэл би одоо өөрөө ингээд багш байж те ингэж хэлэхээр утгагүй сонсогч магадгүй. Гэхдээ би бол одоо зөвхөн багш хүн биш байхгүй юу. Би анханасаа өөрөө санхүүгийн хүн байсан. Одоо энэ санхүүгийнхаа мэрэгжлийн ажлыг бас давхар хийдэг. Цаашдаа ч хийж явах болно. Энэ бол миний мэрэгжил, энэ бол миний маш олон жилийг үрж зарцуулж энэ чадвар чадамжийг эзэмшихийн тулд би өөрөө зөндөө хичээсэн учраас энийг бол хаяхгүй. Тэгэхээр одоо өөр юу гэдгийг те дээрэс нь одоо манай тархиа өөрчлөлийнх нь нэмээд ихтлхийгээ хайрлж ийн л гэдэг. Зүгээр л нэг хайрлж гоё юм бодхоос цааш хурууга хөдлөгдгөө байх юм бол яах юм, энэ бол хайр биш. Тэнгуут бид нэр ихтлхийгээ хайрлж гоё сайхан юм бодож ихтлхийгээ өрөөдөг ч гэсэн хажуугаар нь түүнийг хайрлаж хамгаалах, цэвэрлэх гэдэг тал дээр байгаль орчин хамгаалах гэдэг дээр нийгмийн хариуцлага гэдэг дээр хөдөлгөөн авч үйл хэрэг хийж ингэж юу яадаг. Үнэхээр бодиттой ажил хийдэг. Тэнгуут энэнгээр яадаг гэхээр манай сурагчид сэтгэл ханамжийг, аз жаргалыг энэ fulfillment буюу бүрэн дүүрэн те үнэхээр өөрөө би ингээд бие хөдөлгөөд би байгальтай хэрэгтэй юм хийсэн шүү. Би ингэсэн шүү, тэгсэн шүү гэдэг энэ сэтгэл ханамж, өөртөө итгэлтэй байх, өөрийгөө хайрлах энэ мэдрэмжийг авдаг байхгүй. Тэгэхээр бид нэр үнэхээр зүгээр л сайхан гэгээрэл зөвхөн гоё юмнаас өөр юм юу ч бодохгүй, зөвхөн сайн зүйл хийхээс одоо сайн зүйл бодхоос өөр юу ч хийхгүй байх юм бол бид нэр хүн болж төрсний утга учир байхгүй гэсэн. Яах гэж юм ахан бие авч төрсөн тийм үстэй. Зүгээр сайхан цэвэр ухамсар чигээрээ хүнч болохгүй, юу ч болохгүй. Тэнт тэгээд агаар дээр байж ахгүй яасан. Каван талбар тэгээ байж ахгүй яасан. Яа заавал хүний биеийг авч төрсөн гэдэг чи утга учиртай штэ. Хүний биеийг авсанд бол үг үйлээрээ үйл хэрэгээрээ энэ хүний биеийг авсныхаа одоо гавьяаг түүнийхээ зориултыг, түүнийхээ утга учирыг гаргана гэсэн үг байхгүй. Тэгэхээр ингээд яг ингээ үнэндээ хэлэхэд ингээд энэ маань өөрөө одоо орчин үеийн одоо манай монголчуудын энэ бясалгал гэж шуугаад байгаа шиг нэхэл их гоё хайрлсан, нэхэл их гоё уярсан, хайлсан гэдэгтээ жоохон зөрчилдөх байхгүй юу. За окей чи хайртай юм байж, чи уян юм байж, чи хайрладаг юм байж. Тэгвэл чиний хийж байгаа юм чи юу юм? Яг үйлдэлэр чи юу илэрч байгаа? Үйлдэлэр чи хайр чи яаж илэрч байгаа гэдэг юм. Тэгэхээр энэ тэнцвэр гэдэг бол яг үнэндээ зүгээр л бидний бодож байгаа шиг зүгээр юм сайхан йог хийгээл өөрийгөө жаргаагаал ийм л байх юм бол ингээл болчин. Тэгэл эргэл байх юм бол гоё юм ярьдаг байх юм бол гоё юм боддог байх юм бол болчих асуудал биш. Энэ бол одоо тэнцвэр гэдэг бол маш өргөн утга агуулга. Тэгээд хүн болж төрснийхөө хувьд хүн зүгээр л эрэг байх нь ерөөсөө хангалтгүй. Тэгвэл тэр эргийнхаа дагуу үнэхээр үг үйлдэлээрээ чи тэр гоё юмыг гаргаж байгаа мó гарахгүй байгаа мó гэдэг чинь л өөрөө хүн эргээгээд ментally буюу сэтгэл зүйн хувьд те хүн эргээгээд энэ neurologically буюу энэ тарих мэдрэлийн хувьд тэнцвэртэй байж чадах юм уу, унахгүй байж чадах юм уу, тогтун байж чадах юм уу гэдэг чинь өөрөө чинь шийддэг гэсэн үг байхгүй. За тэгэхээр миний хувьд те нөгөө ингээд тэнцвэр гэдэгтэй холбоотой ойлгуулъя гэсэн зүйл бол бид нар үйлдэл авахаас нааш яг үнэндээ бид нар тэнцвэрт орж чадахгүй. Зүгээр л ингээд гоё юм одоо нөгөө англи хэлэн дээр нэг тийм үг байдаг байхгүй. Dream is just a dream without action гэж байгаа байхгүй. Тэнгуут ямар нэгэн үйлдэл хийхгүй бол мөрөөдөл бол зүгээр зүүд зэрэглээд төдий зүйл. Тэр зүүдийг зүүдэлсэн ч адилхан, зүүдлээгүй ч адилхан гэдэг шиг тийм гоё юм бодсон ч адилхан, бодоогүй ч адилхан. Хамгийн гол нь үйлдэл хийх хэрэгтэй. Тэр хичээгээд байгаа гоё юмныхаа төлөө, тэр аз жаргалынхаа төлөө, тэр хайрынхаа төлөө ядаж л өөрөө өөртөө үнэнч байх гэдэг чинь нэг үйлдэл Өөрөө өөртөө үнэнч байгаа хүн хизээч сэтгэл зүйн одоо хувьд хямрахгүй, хизээч одоо тархитлагын хувьд стресст орж ингэж автахгүй байхгүй. Тэнгуут эн чинь юу юм? Эн чинь тэнцвэр штэ. Тэнцвэргийн гут нэг заавал спиричуал, заавал сүнслэг, заавал тийм фэнси тийм одоо юу гэдгийг одоо заавал нэг тийм ингээл ховор нууц хинч ойлгохооргүй энэ төр тийм концепт ерөөсөй байхсгүй байхгүй. Хүн дор хаяжл өөртөө үнэнч байхаар сэтгэл зүйн хувьд, сүнсний хувьд тэнцвэртэй байдаг. Хүн дор хаяжл хийн гэсэн юм яг тэр хөлөө хөдөлгөөд, гараа хөдөлгөөд, бие хөдөлгөөд өөртөө үнэнчээр хийчдэг байхад энд хүн яах юм гэхээр өөртөө ханамжтай, амьдралдаа ханамжтай. Тэнгуут яах юм гэхээр сэтгэл зүйн тэнцвэртэй. Тэнгуут яах юм гэхээр сүнс нь энэ одоо бодол, мэдрэмж, энэ биеийн хувьд ингээд тэнцвэрт ордог байхгүй. 3 тэнцвэрт орно. Тэгэхээр одоо орчин үед нэг дэлгэрээд байгаа нэг концепт байна шүү дээ. Маш хортой концепт байна. Юу юм гэхээр зүгээр манифест хийгээл ажил хийхгүй баян бай. Одоо юу байдгийг
нэг тийм нөгөө хандлага айгуу дэлгэрээд байгаа штэ манифест гэхээр л ингээл ерөөсө бие хөдлөхгүй сайхан манифест хийгээд ахаар амьдрал нь гоё болно. Үгүй ээ манайхаа. Тэгэж амьдарч байгаа хүн хизээч тэнцвэрт оршихгүй. Яагаад тэгэхээр хүн басныхоо хувьд махан бие хөдөлгөж те хүнд хэрэгтэй юм хийхгүй зүгээр л ингээд манифест гэдэг нэг юм баг одоо те бурхныг ашиглах боолчлох те далд ухамсараа ашиглах боолчлох ухааны юм бодоод ингэж амьдрах юм бол хүн хизээч тэнцвэрт хүрдэггүй байхгүй. Тэгэхээр одоо ингээд тархиа өөрчлөлтөөр олон сургалтаас орж ирсэн янз янзын хүмүүс байдаг л та тийм энэ манифест эд баялаг ийм тийм гэсэн сургалтаас орж ирсэн хүмүүс зөндөө байдаг. Тэгээд тэр хүмүүсийн гаргаад байгаа хамгийн том алдааг харахад тийм гаднаа нэг л их хайр ярьсан, гаднаа нэг л их гоё эерэг байх тухай, хайрлах тухай, ингэх тухай ярьцдаг байхгүй. Тэгэн гутаа яг нидэр дээрээ яадгийн гэхээр өөрийгөө ч хүлээн зөвшөөрөөгүй. Өөрийнхөө төлөө тэр одоо харилцаагаа сайжруулдаггүй. Өөрийнхөө төлөө тэр сэргэг ухамсараа өсгдөггүй. Өөрийнхөө төлөө тэр бясалгалыг тогтмол хийдэггүй. Тэнгуүтээ өөрийнхөө төлөө гэр бүлийнхэнтэй эвтэй найртай амьдарч чаддаггүй. Өөрийнхөө төлөө босоод хөдөлмөрлөж чаддаггүй. Өөрийнхөө төлөө те үр хүүхдээ одоо ингээд зөв сайхан хүмүүжүүлэе гэж хичээдэггүй ч юм уу те. Өөрийнхөө төлөө тэр карьерийг хүсье. Өөрийнхөө төлөө тэр хамт олонтойгоо эвтэй найртай. Өөрийнхөө төлөө өглөө босоод энэ бие ашиглаад ингээд бие хөдөлгөөд хөдөлмөрлөе бүтээе гэж юусоо бодохгүй зүгээр л нэг юм залхуу байдлаар амар хэлбэр байдлаар мөнгө олохдоо манифестыг ашиглана гэж ингэж ийм итгэл үнэмшилтэй ийм буруу зүрх ойлголттой хүмүүс орж ирээд байдаг байхгүй. Ийм хүмүүс хизээч сэтгэл зүйн тайван тогтун байхгүй. Яагаад гэвэл үнэхээр бүтээгээгүй учраас. Яагаад гэвэл үнэхээр хөдлөөгүй учраас тэр допамин одоо юу гэдэг аз жаргалын даавар гормон, тэр сэтгэл ханамжийн даавар гормон, тэр юмнууд нь үйлдвэрлэгдэхгүй учраас дандаа яадгийн гэхээр сэтгэл дундуур. Тэгэл нэг л хайр ярьсан ирнэ эргэж хараал, гутраал, унаал ингээл тэгэл эргэж хараал тэрнтэй ч муудалцаач, энэндээ ч ойлголцохгүй, энийг ч өөрчилнө, энийг ч гоё болгоно, энийг ч засна гэл ингээл хав ойрхон хүмүүс рүү л ингээд дайраад идэг те. Тэгэхээр бид нар бол ийм байж болохгүй. Одоо монголчууд бол нэлээд урт удаан хугацаанд ийм байдалтай амьдарсан. Одоо бол хэдүүлээ өөрчлөгдөх цаг болсон. Яаж өөрчлөгдөх юм? Жинкнээсээ тэр хайраа үзүүл. Битгий нөгөө хайр нь гаднаа хална, бишүүлээ хайрын дотроо хална гаднаа тийм бай. Гэр бүлийнхэнтэйгээ сайхан харилцсан. Орчин тойрныхондоо чадлаараа тусал те. Хүнд хэрэгтэй хүн бай. Мэргэжилтэй эзэн бай. Одоо өөр юу гэж хэлмээр юм те? Ажилдаа үнэнч бай. Компанидаа үнэнч бай энэ гэж би бол тэгж л хэлнэ. Энэ бол хамгийн реалистик буюу энэ хамгийн одоо бодит, энэ бол хамгийн үнэн, энэ бол хамгийн тэнцвэртэй одоо юу ахгүй юу? Амьдрах арга байхгүй. Түүнээс биш зүгээр манифест хийгээд бүгдийг нь одоо ингээд залтаад амарханаар залхуу байдлаар ингээд бүтээн ингэж гоё амьдрна, ингэж аргана гэх юм бол бид нар хизээч жаргалаа үзэхгүй гэсэн. За тэгэхээр энэ тэнцвэр гэдэг зүйл өөрөө хүн басны хувьд бидний махан биед биен дээр тэнцвэр яригдах нь. Энэ бол хоол унд, дасгал хөдөлгөөн, эдгээр зүйлсээ зохицуулснаар биеийн даавар гормон тэнцвэртэй байх нь те. Сэтгэл зүйн хувьд хүн ингээд бас яах юм гэхээр хийж бүтээн гэж зориод түүнийхээ араас яваад бие хөдөлгөөд энэ биеэрээ хөдөлмөрлөө зүтгээд явхаар сэтгэл зүйн хувьд тайван, ханамжтай, өөртөө ингээ ихтгэлтэй, өөрөөрөө бахархдаг ч юм уу те аз жаргалтай нэгэн болох нь сэтгэл зүйн хувьд. Тэнгууд тарих толгой нь яах юм гэхээр яг ингээд сэтгэл бие хоёр нэг зорилгын төлөө сайхан ингээд зүтгээд хичээгээ явж байгаа хүний тарих толгой яадаг юм гэхээр амар амгалан байдаг. Тархинд нь стресс бага байдаг. Тархинд нь зовнил бага байдаг. Яана инэ тэрийг хийгээгүй, тэрийг хийх юмсан. Би тэгээгүй байгаад ийм гэдэг ийм нойргүй дуулдаг те тавгүй тулдаг ийм элдв янзын бодол модал хүний тарих толгойд эргэлддэг гэсэн үг. Хүү яах юм гэхээр тайван тогтун байна. Тарих толгойн тайван тогтун байна. Хийх юмаа хийц учраас тарих нь амарч чадна гэсэн үг. Тэгэхээр ингээд тарих, сэтгэл болон бие нь өөрөө тогтвортой, тэнцвэртэй байхаар буюу хүн хөдөлмөрч ажил хичээнгүй те хэлсэндээ хүрдэг, ёс зүйтэй энтергээд яг ийм байж чадхал юм бол тэгээд хүн ингээд тууштай те нөгөө сахилга баттай, дисциплинтэй буюу сахилга баттай. Тэгэн гутаа хөдөлгөөнөө хийн гэсэн бол хийдэг, хоолоо ингэж идэх гэсэн бол ингэдэг. Энэ бүхэн чинь өөрөө хүнийг тэнцвэртэй, аз жаргалтай, сайхан амьдрахад хүргэдэг байхгүй юу? Түүнээс биш одоо юу байдгийг
залхуурж агаад гоё амьдрын ч юм уу, буруу зуруу аргаар амар хэлбэрээр гоё амьдрын гэж бодож байгаа бодол болгоны үзүр дээр хүнд нөгөө карма гэдэг юм байж байдаг. Үлийн үр гэдэг юм байж байдаг. Тэгэхээр би тэр цэма залуу үеийнхандаа ингээд хандаж урайлмаар байна те. Энэ лайвыг маань хүмүүст түгээгээд өгөөрэй. Битгий залхуур амар хэлбэрээр амьдрах гэж битгий хүс. Манифест гэдэг юмыг утга учиртай, зах хязгаартай те бодитоогоор ашиглах хэрэгтэй. Залуу хүмүүс ажил хийхгүй зүгээр л ингээл манифест хийгээл гоё амьдрна гэж бодох юм бол энэ шиг худал хуурмаг төөрөгдөл байхгүй шүү. Нарийн мэрэгжил эзэмш хүний чадахгүй чадваруудыг одоо чаддаг боол те. Өөр юу гэж хэлмээр юм дээ. Ажилдаа үнэнч бай, тууштай бай, өглөө бос те. Өөрийгөө ялан дийл. Бие ялан дийлээгүй хүн өөр юу ч ялан дийлдэггүй. Бие ялан дийлээгүй хүн аз жаргалтай болдоггүй гэдэг бүр нэг юм айхтар үннийг бол би ингээд хүнтэй ажиллах тусмаа яг ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ залуу үеийнхандаа залуучуудаа би энийг хэлмээр байна. Тэгээд ганцхан залуу биш те. Өөрийнхөө үеийнхний ч гэсэн ингээд уулзрахгүй, ингэхгүй тэхгүй байгаа хүмүүс тэгээд энийг ч хийсэн болохгүй байна, тэрийг ч хийсэн болохгүй байна гэж тууштай зам байхгүй. Хаяад байгаа бол те. Зүгээр хамгийн өөртөө ойрхон хамгийн амархан хийж чаддаг юм а тууштай хийгээд үзээч ядаж. Эм чин бас нэг арга мөн байхгүй юу те. Хамгийн сайн ойлгож байгаа юм а тууштай хийгээд үзээч гэдэг л тийм л одоо саналыг хэлмээр байна. Яа тэгэхээр Монголд одоо энэ манифест гэдэг нэг юм давлгаа явснаас болоод зүгээр нэг амар хэлбэрээр ингээд нүдэн айнаад ингээд суугаад ахаар л хүсэл бүхэл нь биелээд тэгээ аз жаргалын одоо цэнгэлийн манлаад хүрчгийн юм шиг санаад байдаг юм буруу ойлголт аягүй их байгаад байна. Тэгэхээр манай энэ лайвыг үзэж байгаа манай тархиа өөрчлөлийг дагдаг хүмүүс бол те маш бодтой дандаа энэ тэнд инженер багш ийм тийм гэсэн нарийн мэрэгчлэлтэй сэхэтнэлэг ийм мундаг хүмүүс байдаг. Тэгэхээр та хэд мань бол угаасаа миний ярьж байгааг маш сайн ойлгож байгаа бох. Тэгэхээр энэ бодит үннийг, энэ жинхэнэ үннийг те хөдөлмөрл хичээ зүтг гэдэг энэ үннийг хүмүүст түгээж өгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд яг үнэндээ тэнцвэр гэдэг юм ингээд хөдөлгөөн те биеийн хөдөлгөөн хүчин чармаалт зүтгэл хөдөлмөр гэдэг юм байж аж те тэгээд түүндээ хүрэхийн төлөө ингэж энэ сэтгэл зүрхээ зориулж зүтгэжээж тэгжээж сая тархин энэ бие сэтгэл хоёртойгоо нэгдээд тархин гарц гаргалгаа шийдлийг хэлж өгөө тархин сая тайван байгаа тархин сая стрессгүй байгаа тархин сая нойртой бүтэн нойртой сайхан байдаг байхгүй. Тэгэл хүн ийм байгаад эхлэхээр л ерөөсөө яадгийн гэхлээр тэнцвэртэй оршичдөг. Энд заавал бясалгал хийх хэрэг байхгүй. Энд заавал гүрүү болох шаардлага байхгүй. Энд заавал одоо манифестийн одоо юу те авраг манифест чинь ийм тийм болох хэрэг байхгүй. Тэгэхээр хүний энэ тэнцвэртэй амьдрал, хүний энэ аз жаргалтай амьдрал бол үнэндээ маш энгийн зүйл. Өөртөө үнэнч байх, хүсэл мөрөөдөлтөд үнэнч байх, түүний хадлаа зүтгэх. Тэгээ түүнийг хэрхэн хийх вэ гэд хүн ингээд бүх анхаарлаа хандуулад байж хат угаасаа тархитлахын тийшээгаа чиглээд хүнийг тэндэн заавал хүргэдэг. Тэгэхээр эн чинь юу юм гэхээр сэтгэл бие тарих 3 нийлхээрээ буюу оюун ухаан 3 нийлчгээрээ хүнийг тэнцвэртэй, аз жаргалтай амар амгалан амьдруулдаг байхгүй юу? За манайхан тэгээд сэтгэлээ хэлээрээ, манайхан коммент хэлээрээ. Намайг тэнцвэр гэхээр ийм юм ярина гэж төсөөлөөгүй ах. Би угаасаа лайваараа дандаа хичээлээрээ ярьдаггүй. Гой сайхан сонин садан тийм зүйлийг ярихыг хичээж байгаа. Яагаад гэвэл хичээлээрээ ярьдаг зүйлээ ярил та нарт уйдгартай шүү дээ. Яа тэгэхээр манай лайв дээр орж ирж байгаа хүмүүс бол ихэвчлэн тархиа өөрчлөлт сургалтандаа суудсан, өөртөөгөө ажиллаж байгаа. Миний нөгөө хичээлээр ярьдаг агуулгуудыг угаасаа мэддэг. Угаасаа ингээд бүх хит хитэн удаа давтан хичээлдээ суугаад өөртөөгөө ажиллаад миний нөгөө хичээлээр ярьдаг юмнуудыг ингээд мэддэг болчихсон хүмүүс байж байгаа. Тэгэхээр би та нарт нөгөө л хичээлээр бас уйлаг бас юм ярих чинь уйтгартай надад ч гэсэн гоё биш учраас багш нь энэ лайвууд дээр ийм сэдвэр ярих юмгуудаа би хичээл дээр энэ сэдвэр юу гэж ярьдаг вүлээ. Эннээс яаж өөрөөр ярих вүлээ гэж ингэж гоё шинэ агуулга оруулж ирэх хичээд байгаа. Тэгэхээр манайхан энэ өнөөдрийн тэнцвэр гэдэг сэдвээс юу ойлгосон бэ?
Одоо тэг бас ярьж болно шүү дээ. Сайхан чөлөөтэй ярьдаг шүү дээ хэдүүлээ лайваараа. Одоо би ингээд энэ 3 зүйлийн тэнцвэрт ороход надад юун дутуу байна? Жишээлбэл би биен дээр ажиллах хэрэгтэй байна ч юм уу. Эсвэл би сэтгэл зүй дээр ажиллах хэрэгтэй байна. Эсвэл би тархитлогоо дээр ажиллах хэрэгтэй байна гэдэг өөрснийхөө энэ сэтгэлдлүүдийг суралцагчд маань тий манай тархиа өөрчлөлийн одоо сэхэтнүүд маань тий хэлж болно. Би бол та хэдийг сэхэтэн гэж нэрлэнэ. Тэгэхээр шинжлэх ухаан гэхээр сонирхдаг, шинжлэх ухаан гэхээр татагддаг тий. Ийм хүмүүсийг бол ер нь бол ямар ажил төрөл эрхэлтгээс нь бараг үл хамааран сэхэтэнлэг хүмүүс гэд хэлж болох байхгүй. Сэрсэн, сэгсэн одоо юм одоо жинкнээсээ энэ сахилах баат гэдэг, жинкнээсээ энэ үйл хэрэг гэдэг, жинкнээсээ энэ хийх юмаа хийн гэдэг чинь ямар чухал юм бэ гэдгийг бол та хэд маань ойлгох чадвартай хүмүүс. Түүнээс мухар сүсэг тэр 2 удаагийн юмд ороод нөгөө сахил хүртэх билүү юу лээ? Яах вүлээ? Авшиг хүртэх ч илүү те. Тэр мөрийг сонсоод би ингээ бүр шоконд орж байгаа байхгүй. Өөрөө би ч яаж санхүүгийн хүн, тооны хүн, одоо энэ шинжлэх ухааны хүн ийм хүн учраас 2 хоногийн дотор нөгөө нэг юу хүртэл авшиг хүртэл амьдрал нь гоё болно гэж итгэдэг хүмүүсийг харахаар би чи ингээд нүд зөв шулах хэлэхэд те. Тэгэхээр чин манайхан бол тийм биш байх гэж бодож байна. Бид энэ бясалгалыг ч гэсэн ингээд тарих судлалын талаас нь те физикийн талаас нь биологийн талаас нь дандаа юм баталгаа нотлоготой одоо үнэн зүйлсийг ингэж айл болох суралцагч нартай ярьж сургаж түүн дээр үндэслэж одоо энэ өөрийгөө өөрчлөх гэдэг энэ зүйлийг хийдэг байгаа, ярьдаг байгаа. Тэгэхээр манайхан өнөөдрийнхөө энэ лайвыг сонссон хүмүүс маань сэтгэлдээ хуваалцаарай. Энэ 3 тэнцвэрээс та бүхэнд дутуу байгаа юм нь юу байна? Хийж чадахгүй байгаа юм нь юу байна? Эсвэл аягүй сайн хийж чадаад байгаа юм нь юу байна? Одоо цаашдаа энэ 3 тэнцвэрээ бүр ингээд сайхан болгохын тулд ямар байна? Тэгэнгუთ би дахиад энэ тэнцвэр дээр нэг зүйл хэлээгүй байна. Юу юм гэхээр эхэндээ бидний тэнцвэртэй оршиж байгаа төвшин ийм байж болно. Буюу хийж байгаа үйл маань зөвхөн надад хэрэгтэй ч юм уу те. Зөвхөн өөрийнхөө төлөө. За тэгэл өдөржин шүнжин бодож байгаа анхаарлаа хандуулж байгаа зүйл маань зөвхөн өөрийнхөө төлөө байж болно. Яагаад тэгэхээр хүний хөгжил юу нь яадгийн гэхээр спираль хэлбэрээр багаасаа их рүү доороосоо дээшээ муугасаа сайн руу гэж ингэж явдаг байхгүй. Спираль хэлбэрээр хүн ингэж хөгжиж явдаг. Тэгэнгუთ нэг үүний чинь Чингис хаан хүртэл хилцсэн байдаг шүү дээ. Угаасаа ингэж багаасаа их руугаа, жижигээсээ том руугаа, доороосоо дээшээ явах нь өөрөө зөв. Чингис хаан үнийг юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр би яагаад ингэж Чингис хаан гэдэг юм гэхээр би Чингис хааныг genius гэж боддог байхгүй. Чингис хааныг тэ үнэхээр одоо бидний энэ арай гэж сураад байгаа энэ бүх юмнуудыг аль хэзээ мэдээд маш энгийн үгээр одоо зүгүр цэцүү үгэнд тэ өөрийнхөө үгэнд ингэ шингээгээд Чингис хаан маань бүгдөө ингэ сайхан хилцэн байдаг. Тэгэнгუთ Чингис хааны спираль хөдөлгөөн буюу энэ хөгжил гэдэг чинь өөрөө спираль доороосоо дээшээ багаасаа одоо өндөрлөө те намаасаа өндөрлөө багаасаа том руу хэмцлээ ингэж явдгийг маш энгийн үгээр юу гэж хэлсэн гэхээр бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг. Тэгэхээр тухайн хүн эхлээд ямар ч хэлсэн өөрийнхөө биен дээр арчаатай байгаад өөрийнхөө ажил дээр арчаатай байгаад зөвхөн энэ өөрийнхөө халуун ам бүл дээрээ ядаж арчаатай байгаад ингээд эхлэхээр эн чинь бие засч байгаа хгүй. Гэрээ засна гэхлээр зөвхөн өөр хүүхэд нөхөр гэхээс гадна хамаатан садан одоо энэ ураг удмаа засахыг гэрээ засна гэдэг юм тий. Ураг удамдаа нөлөөлөх, тэднэрт ойлгуулах, тэднэрт одоо юу яах гэдэг тал дээр ороод ирэхээр бидний энэ үйл хэрэг буюу энэ body гэдэг юм чинь, mind гэдэг юм чинь, soul гэдэг юм чинь яаж байгаа юм гэхээр энэ гэрээ засах гэдэг энэ төвшөнд ажилтдаг болно. Энэ хамар хүрээнд хурц нөлөөлдөг болно. Тэнгуут дахиад ураг удмаа засаад гэр бүлдээ нөлөөлөд ингээд ирэхээр хүний үйл хэрэг яадаг юм гэхээр бүр томордог буюу төрөө засах гэдэг энэ том өндөр дээд түвшний үйл ажиллагаанд хурж эхэлдэг. Тэгэнгუთ төрөө засах хүнгутл заавал улс төр доорох гэж ойлгох хэрэггүй. Тэр 126-гийн нэг болохоор төрөө засаж байгаа юм биш. 126 дотор биеэс засаагүй хүмүүс зөндөө байгааг бид нэр угаасаа харж л байгаа тий. Тэгэнгуთ төрөө засна гэдэг чинь юу юм гэхээр яг хийж байгаа ажиллаараа улс орондоо хувь нэмрээ оруулахыг үннээсээ хувь нэмрээ оруулахыг төрөө засна гэж байгаа юм. За эмч хүн үннээсээ хүрээд ирсэн өвчтөн хүмүүстэй чин сэтгэлээсээ харьцаад заавал им там мөнгө бизнес шахаа гэхгүйгээр эмч хүн тухайн хүний биетэйч сэтгэлтэйч ажиллаад сүп хийлгээд
ингээд өөр дээр нь ороод ирсэн хүн болгоныг сайхан сүп хийлгэж тавиад эмчлээд гаргаад тахад эн чинь өөрөө юу юм гэхээр төрөө засаж байгаа үйл хэрэг. Тэгэхээр н одоо тий үйлчлэгээний ажилтнууд нь үйлчлэгээгээрээ дамжуулаад төрөө засна. Удирдах ажилтнуудны бодлого шийдвэрээрээ төрөө засна. Ягаад тэгэхээр бие засаад гэрээ засаж учраас тий. За тэгэнгუთ одоо зүгээр энэ дунд шатны удирдлагууд бизнесээрээ дамжуулаад одоо энэ өөрийгөө тийжээгээд ажилчдаа тийжээгээд тэгээд бүтээгдэхүүн үйлчлэгээгээрээ улс орондоо хувь нэмрээ оруулна гэдэг чинь татвар төлнө гэдэг чинь өөрөө бас төрдөө хувь нэмрээ оруулж байгаа юм. Тэгэхээр энэ бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг чинь ингээд бүх юмн дээр ашиглаж болдог. Үнэхээр яг хүний хөгжлийг ингээд хэдхэн үгээр тодорхойлоод хэлсэн гайхамшигтай философи байгаа байхгүй. Тэгэхээр энэ бие засна гэдэгт чинь өөрөө энэ mind body soul буюу энэ бие сэтгэл ухамсарч явж байгаа. Гэрээ засна гэдэг чинь бас дахиад энэ бие сэтгэл ухамсарч явж байгаа. Тэнгуү төрөө засна гэдэгт бас л бие сэтгэл ухамсарын үйл хэрэг явж байгаа байхгүй. Бид нэр ингэж ойлгох хэрэгтэй гэсэн үг. Огтой амгалан заримдаа биеийн мэдрэмжинд ухамсар маань ялагдах гээд байдаг юм аа. Тэглгүй яах вэ? Тэгэхээр чин бие ялан дийлэх буюу тэр body гэдэг дээрээ дахиад төвлөрөөд ажиллаад өгөх хэрэгтэй гэсэн үг. Үүнийг бас сэтгэл ухамсар хоёроо хамжиж агаад бие ялан дийлж болдог. Тэгэхээр манай тархиа өөрчлөлтөөр бол үүнийг заадаг гэсэн үг байхгүй. Тархи толгой сэтгэл хоёрыг нийлүүлж агаад тэгж агаад энэ биеийг нь ялан дийлүүлдэг гэсэн үг. Буюу бид нар ер нь бол хүнийг тэнцвэртэй, эвтэй аятайхан сайхан амьдрахад нь туслах гээд байгаа, тэрэнд нь сурах гээд байгаа гэсэн үг байхгүй. За бие сэтгэл оюунаа тэгш тэнцвэртэй авч явах нь амьдралаа тэнцвэртэй жаргалтай авч явах үндэс юм байна гэд гэрэл маань тэгсэн байна. Тэглгүй яах вэ? Тэгэхээр бид нар угаасаа тэгдэг үстэй. Бие сэтгэл ухамсар гэж ярьдаг. Тэ ухамсар буюу оюун. Тэгэхээр бие сэтгэл ухамсар чинь өөрөө хүн гэдэг энэ байдгалын 3 үндсэн суурь нахгүй. Энэ 3 үндсэн суурийг тэгш тэнцвэртэй авч явахын тулд бид нар зайлшгүй биеэ хөдөлгөж залхуурлыг ялан дийлэх хэрэгтэй. Бие удирдах сурах хэрэгтэй. Тэнгуутаа сэтгэлээ удирдах сурна. Тэнгуут энэ хоёр чинь нийлээд тархиа чиглүүлдэг байхгүй юу? Пүүжэ ванданд орж баярлаа хайрт багш минь гэжээ. Бүүл хавч Улаанбаатарч тэнцвэр сэдвийг сайн ойлголоо. Миний биеийн тэнцвэр дутуу юм уу гэж ойлголоо. Зөвхөн ажил хүн үзнэ гэж зөвхөн ажил хүн үзнэ гэсээр хөдөлгөөн гэж байхгүй юм байна. Гэхдээ сэтгэл бол хүн үдсэн л бас сэтгэл ханамжтай байдаг гэж байна. Окей. Тэгвэл бүл хав гихч маань одоо юун дээр анхаарахаа ойлголоо шүү дээ, тэ? Биен дээрээ бас анхаарах нь байна. Бие ялан дийлэх нь байна. Тэгээ бие ялан дийлээгүй хүн өөр юу ч ялан дийлээгүй байдаг. Зя. Та ятаа ярьсан чинь бас гоё байв шүү, тэ? За яг хөө тэгээд багш нь бас ингэж хэллээ гэдэг те амар биеийнхэн тэнцвэр мэнцэрийг лаг одоостай алаад байгаа юм бол бас байхгүй л байна. Би бас энэ тэнцвэрийг хадгалж барьж тэнцвэртэй амьдрах гэж үнэхээр бие ялан дийлэх гэж үнэхээр хичээж байгаа. Гэхдээ би бол энийгээ мэддэг. Өөрийнхөө юун дээр алдчих гад гэдгийг ч мэддэг. Юун дээр ондгооч мэддэг те. Яавал болохооч мэддэг. Тийм учраас үнэхээр өөртөөгөө биетэйгээ, сэтгэлтэйгээ, ухамсартайгаа ажилдаг гэсэн үг тэгээд үнэхээр сүүлийн үед л те үнэхээр сайхан бие сэтгэл ухамсарын юм тэнцвэрт бол байгаа. Тэр маань өөрөө миний айш аваар те ажил төрөл, ажлын бүтээмж, сэтгэл ханамж те одоо энэ сайхан нээлттэй, тэнцвэртэй хэр баргийн юмд ганхадгүй сэтгэл хөдлөлөөрөөж ганхахгүй, тархиталгаа ухамсараач ганхахгүй энэ төр ийм гоё бат бөх тодорхой энтер байхад маань бол нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол бид нар өөрснөө хичээгээл ажиллаад ах юм бол бүгд тэнцвэрт орох байхгүй юу? Ягаад тэгэхээр натураараа хүн өөрөө угаасаа тэнцвэрт орох гэж хичээж идэг. Натураараа хүн. Тэнгуут бидний жоохон хичээл зүтгэл, бидний жоохон хүсэл эрмэлзэл, бидний жоохон энэ сахилга бат энтер чинь л өөрөө хүнийг буцаагаад ерөнхийдөө тэнцвэрлөө оруулж яадаг. Тэнцвэр гэхээр заавал туйлах байх албагүй те. Хүн ингээд овоо хөөрхөн тэнцвэртэй байцснаа үе жоохон ингээд ингээд хазааж болно те. Тэр мөр бол асуудалгүй. Хамгийн гол нь буцаал тэр тэнцвэртэй ордог байх буюу түүнийхээ учрыг олдог байх ч өөрөө маш чухал. Тэгэхээр тархиа өөрчлөлт сургалтаараа би өөрөө ийм юм сурж, ийм юм ойлгож, ийм юмыг хийх хичээж яадаг учраас
хүнд тэрийгэл заана. Өөрөө хийх гэж хичээдгүү, өөрөө тийм биш байж хүнд ярьж явах шиг ичмээр санаа зовмоор худал хуурмаг юм байхгүй шүү дээ. Тийм учраас багш нь бол яг өөрөө энэ тэнцвэр гэдэг юм ингээ байнга бодоод те. За миний ухамсар өнөөдөр сэргийг байж чадж гэнэ үү? Ухамсар маань тэнцвэртэй байж чадж гэнэ үү? За сэтгэл зүй маань тэнцвэртэй байж чадж гэнэ үү? Би өнөөдөр те тогтвортой юмд аль болох реакцлаад байхгүй тайван ийм байж чадж гэнэ үү буюу тэр сэтгэлийн тэнцвэрээ те. Тэнгуутаа биеийн тэнцвэр дээр за би өнөөдөр юу идэв? Өнөөдөр миний бие хэр ажиллав? Би дасгал хөдөлгөөнөө хийсэн үү? Ингэсэн үү? Тэгсэн үү гэд ингээд алхсан уу ч гэдэг юм уу те. Ингээд өөр дээрээ байнга энийг ингэж барьж авахыг хичээдэг. Тийм учраас би өнөөдөр ингээд тэнцвэр яриад байгаа байхгүй. Тэгээд би бас зүгээр л нэг юм гой юм ярьчаад өөрөө түүнийгээ хийдэггүй хүн биш. Маш их ажлыг амжуулж яг сурсан юмаа сурсан шиг сурж, чин сэтгэлээсээ сурж, өөртөө үнэнч байж, өөрийнхөө өмнө нүүр бардам байх гэдэг юм айгүй чухалчилдаг. Тэгэхээр ер нь бол манай тархиа өөрчлөлт суусан хүмүүс мэдэндээ би нэг иймэрхүү юм ярьдаг хүн те. Тэгээ үүнийгээ тархитлагын талаас нэг тайлбарлаа, сүнслэг талаас нэг тайлбарлаад, ийм талаас нэг тайлбарлаад, тийм талаас нь нэг тайлбарлаад байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол манайхан тархиа өөрчлөлт нэг иймэрхүү юм заадаг юм байна. Үүнийг хэрхэн хийхийг заадаг юм байна гэдээ ойлгочих хэрэгтэй. Багшаараа бахархдаг да. Таныг харахаар өөрөө ирэхгүй залуу үеэр бахархах юм аа гэнэ. За баярлаа. Амархан байна гэж би бол хэлэхгүй. Яагаад тэгэхээр өглөө болгон 6 цагаас босоод өдөржин хичээлтэй байгаад түүнийхээ хажуугаар бичих цаасны ажилдаа ноцолтоо, түүнийхээ хажуугаар энэ видео, ийм тийм гэдэг ингээд олон ажлыг зэрэг амжуулаад явах нь хэр хэцүү байдаг. Би заримдаа ядардаг. Заримдаа бүр ёо гэл те. Би ер нь юу хийгээд байна гэж ингээд өөрөөсөө асуугаад өөртөө ярилцах үе байна штэ. Гэхдээ тэр бол хамаагүй яагаад тэр эцсийн бүлэгт яг тэр хийнгээ ботчихсан юм а хийхээр хүмүүст наалтцтай байдаг. Манай суралцагчид багшийнхаа ачаар инглээ тэглээгээл талархаал чин сэтгэлээсээ ингээл ингээд нь би бол тэрнээс ингээл шууд батарей фул болоод те батарей ингээл дүүрэл 100% болоод жаргаал явцдаг байхгүй. Тэгэхээр эн чинь миний сэтгэл зүг, эн чинь миний сүнсийг, миний ухамсарыг баярлуулдаг зүйл учраас тэгээ тэр нь өөрөө надад ирч хүч өгдөг. Тэрнгөөрөө би биеэ хөдөлгөх, залхуурлаа ялан дийлэх нь ирч хүч болдог учраас хичнээн хэцүү байсан ч хичнээн ядарч исэн ч би бол ерөөсө гоншгондгүй. Тэгээ дээрээс нэмээд хоошо сууж гэж боддгоо. Улам л ирч хүчтэй. Улам л ингээл бүтээмжтэй. Одоо бид нөгөө багаад хэлэх гэж байгаа. Тархиа өөрчлөн ингээд нэлээд одоо 2-3 жил мэл хагас жил мэл хажуудаа ингээд яаж өөрчлөгдөхийг нь эхнээс нь эхлүүлээд хараад өөртөө ажиллаж байгаа бүх процессыг ингээ хараад за үнэхээр энэ хүмүүс бол өөртөө ажиллаад үзчихлээ. Энэ хүмүүс бол хүнтэй ажиллаж чадах байхаа гэсэн ингээд хүмүүсээ одоо ингээд багш нарын хаягнанд ийсүүлэх гээд багшийн сургалтаа явуулах гээд ингээд явж байна. Тэгэхээр энэ бүх одоо ажлыг хийхэд надад амаргүй л байдаг те ядардаг. Заримдаа залхуурмаар санагдан, заримдаа алгасчмаар санагдан те зүгээр хайчмаар санагдан. Гэхдээ тэгдэггүй тэр сонголтыг хийдэггүй гэсэн. Тэгэхээр эн чинь өөрөө эцсийн бас сонголт байдаг. Тэгэхээр би өнөөдрийн энэ подкастаар юу хэлмээр байна гэхээр өөрийгөө сонгоорой. Тэнцвэртэй амьдралаа сонгоорой, сэтгэл дүүрэн амьдралаа сонгоорой, тэ худал хуурмгийн замыг нэгийнхэн ч удаа битгий сонгоорой, үннээрээ байгаарай. Тэгээ чадахгүй байгаа бол чадахгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрөө, чадахын төлөө ингээд хичээгээд ажиллаарай л гэж ингэж юу амаар байна да. Суралцагч нартаа энэ лайвыг үзэж байгаа хүмүүстэй хандаж хэлмээр байна да. Тэгээ хүн чинь ингээд амар хэлбэр зам хайж явж байгаад ерөөсөө л биш юм байна, ерөөсөө л өөртөө ажиллах юм байна, ерөөсөө л хичээх хэрэгтэй юм байна гэж ороод ирдэг л та буцаад. Тэгэхээр манайхан энэ тэнцвэр гэдэг сэдвийг сайтар ойлгож аваарай. Энэ талаас нь ойлгоорой те. Зүгээр л энергийн хувьд тэнцвэр гэж ингэж хийсвэрлж ярих ерөөсөө хүнд хэрэггүй байхгүй юу? Нөгөө гоё юм бодоод те үйлдэл хийхгүй бол dream is just a dream without action гэдэг шиг те. Үйлдэл байхгүй бол мөрөөдөл чинь зүгээр л зүү зэрэглээ гэдэг шиг те. Тэгэхээр энэ үгийг бүр ингээд алхам тутамдаа тархитлагоондоо ингээд гүн бат хадгалаад байнга бодож яваарай. За амка альмагч маань тэгээ өөртөө маш үнэнч амьдарч байна. 1 жил хагас болж байна. Багштай маш их талархаж байна гинэ. Баярлалаа амка ихчээ. Бясалгалаа хийгээд л байгаа гэсэн. Үнэхээр гоё болоод байгаа гэсэн. Тэгэхээр ердөө энэ байхгүй юу? Өөртөө үнэнч байгаа хүмүүс тэр ажиллаа хийж байгаа хүмүүс хаанч явсан нүүр бартан байдаг.
үнэхээр толгой цэгтэй дуу ингээд тод чанга би хийж байгаа гэд ингээд те би өөртөө ажиллаж байгаа би өөртөө цаг гаргаж байгаа гэд ингээд үнэхээр тийм нүүр бардам гоё байдаг байхгүй. Тэгэхээр энэ гоё нүүр бардам байх энэ гоё мэдрэмжийг аваарай, авч амьдраарай. Түүний хадлаа хөдөлмөрлөөрэй л гэж хэлмээр байна да тий. За гэтэл нөгөө дотроо үнэхээр хийгээгүй хүмүүс, худлаа ярьж байгаа хүмүүс чинь дуу хоолойноос хүртэл өөр байдаг шүү дээ тий. Нэг л итгэлгүй сул тэгэл хийж байгаа гэж хэлсэн байсан ч гэсэн нүд ам нь ийшээ тийшээ ингээл гүүгээл тий. Тэгэхээр яг тэр нөгөө худлаа ярьж байгаа юм чинь ингээл хүн харахад л шууд мэдэгддэг. Би нэрээс тэ гой ном унших гэж байгаа. Хүний яг энэ нөгөө зан төлөө энэ энэ илэрхийлэмж одоо ямар хуу байдгийг хүнийг яаж таньж авах юм ч юм уу өөрийгөө яаж зөв илэрхийлэх юм гэдэг тийм айгүй гой ном одоо подкаст хийж ярих гэж байгаа. За тэгээд хийх ажил үнэхээр их байна. Тэгээд үүнийхээ хажуугаар бас ингээд цаг заваа гаргаад орой гэртээ байсан ч гэсэн амрахгүйгээр ингээд подкаст хийгээд суух нь би яагаад ингэж хийгээд байгаа юм гэхээр би бас энэ контентуудыг энэ зүйлсүүдийг ярмаар байгаа байхгүй. Нэгдүгээрт ярмаар байгаа. Хоёрдугаарт яагаад байгаа юм гэхээр надад ингээд нөгөө ойр сургалтандаа хамрагдаагүй ч юм уу, ойр дуулзаагүй ч юм уу, ойрд ингээд яагаагүй хүмүүстэйгээ ингээд лайваар холбогдоод ярилцаад ингээд хүмүүсийн комментиг тэр даруйн ингээд аваад явахаас айгу гоё байгаа. Тэгэхээр та хэд маань лайвда идэвхтэй орж ирээрээ. Би бол ямар ч лсэн лайва дандаа л ярддаг нөгөө юмнуудаасаа өөр шинээр яриаггүй өнцгөөс ярихаар тий сонирхолтой байлгахаар ер нь бол хичээж байгаа гэсэн үг. Хүү энд багш юу ярьчаа гээл тий энэ лайвын сонсохгүй бол гой мэдээлэлээс хацрах гээд байна гэдэг ийм байлгахыг хичээж байгаа, ийм байлгамаар байгаа гэсэн үг. За манайхан дөөр яаж хэлэх юм байна уу? Төмөө ихч сайн уу? Ямар удаан харагдаагүй хүн бэ? Бясалгалаа хийж гэнэ үү? Одоо багш чинь тэгэл нөгөө бясалгалаа л асуудаг хүн шүү дээ, тий? Ирүүдэн шүүлчиг те яас хийсэн үү гэдэг. Тэр нөгөө physical Asia-д орсон нөгөө эмэгтэй зургаар бясалгалаа хийж гэнэ үү гэд инээд хүрээл тэрийг постлчихлаа. Тэгэхээр би та хэдээс нэрээ яагаад ингэж бясалгал хийсэн үү гэдэг байгаа чинь бясалгал хийх чинь бас нэг төрлийн бие ялан дийлэх байхгүй өөрийгөө ялан дийлэх байхгүй. Бясалгалаа яг цаг гаргаад хийцэн хүн ямар ч лээсэн өнөөдөртөө бясалгалаа хийчлээ өөрийгөө ялан дийлчлээ. Нөгөө нэг сахилга баттай байчлаа гэдэг ингээ аз жаргал мэдэрнэ. Буюу бас л нөгөө тэнцвэр чинь их бага хэмжээнд те жижигхэн ч болтгой тэнцвэрт ингээд хүн гой байхгүй хийх ёстой юм хийцэн гэдэг юм бахархал хийх ёстой юм хийцэн гэдэг энэ сэтгэл ханамж хийх ёстой юм хийцэн гэдэг юм юу те тайвшрал энэ төрийг аавна. Тэгэхээр тийм учраас би та эдийг нөгөө дисциплинтай буюу одоо энэ сахилга баттай өөртөө үнэнч хөдөлмөрч ийм байлгах гад бясалгал хийсэн үү гэд ингээд тэгээд байдаг байхгүй юу. За түмэн жаргал баасан ихч сайн уу гинэ сайн. Батгэрл дамп ихч маань баярлаа агшаа тэнцвэр гэдэг өргөн агуулгатай юм байна. Сонирхолтой байна гэж байна. За шүү дээ. Түмэн ихч маань хийж байгаа шүү гэж байна. Окей сайн байна. Тийм ээ Батгэрл ихчээ энэ бол ингээд тэнцвэр гэдэг бол маш өргөн агуулгатай. Тэгэхээр одоо нэгэнт ингээд миний лайв дээрээс тэнцвэр гэдгийг ингэж өргөн агуулгаар ойлгоцсон учраас эргээгээд хідүүлээ яах вэ гэхээр энийг бас байнга бодож явна гэсэн үг. Амьдралынхаа алхам тутам бүрдээ бодно. Амьдралынхаа алхам тутам бүрдээ үнийг хичээж явна гэсэн үг байхгүй юу? Тэгээ та нарт ингэж ярьлаа гэд би ч гэсэн ингээд болцсон гэж байгаа юм биш те. Би ч гэсэн энэ тэнцвэрийг хадгалж тэнцвэртэй аз жаргалтай амар амгалан амьдрах гэж байдаг одоо нөгөө өөрийнхөө биеийг зориулж те сэтгэлээ зориулж тархитлагаа зориулж амьдэрдэг гэсэн. Тэгэхээр хийцэн ингээ ярьж гэн гэд бас би бас өөрийгөө лаг гэж байгаа юм биш. Би та хэдтэй яг адилхан хичээж л яваа хүн. Заримдаа намайг залхуурдгүй гэж бодож байна. Үгүй штэ залхуурна. Заримдаа намайг бууж өгмөөргүй санагддаг гэж болж байна. Үгүй штэ бууж өгмөр санагдаад за ганц өдөр буугаад өгчээ гэдэг тохиолдол байна. Гэхдээ хамгийн гол нь тэр нэг өдрийнхөө 2 өдрийнхөө ард дээр би босч ирэл хийдэг л байхгүй. Хийхдээ тэр хийгээгүй алдсан өдрүүдэд нөхөж хийнэ. Улам ихжээ. Тэгдэг гэсэн үг. Тэгэхээр
өнөөдрийн тэнцвэр гэдэг сэдвэрээ ийм зүйлс ярих гэж утсан юм аа. Тэгээ энэ ярианд таалагдсан бол манайхан хүргий, үзүүлээ, сонсгоё гэсэн хүмүүстэй хүргээрээ. За түмэн жаргал баас ихч маань өдөр болгон хийгээд гмийн мэдрэмж баяртай болсон гэж байна. За тэгэлгүй яах вэ? Өөрөө үнэнч байгаа хүн чи юундэ гимшгвдэ, юундэ харамсаж өөрийгөө буруутгах вэ? Харин ч эсрэгээр өөрөөрөө бахарх нь. Харин ч эсрэгээр аз жаргалын даавар гормон төр допамин гэдэг даавар гормоныг өөртөө ялгаруулна. Хичээгээд л байна гинэ. Ашгүй дээ ашгүй. Таныгаа ингээ сайхан байгаа гэж сонссон чинь гоё юм шүү. Ашгүй дээ тэг хий хоосон юм заагаагүй юм байна да. Хүнд хэрэггүй юм заагаагүй юм байна да. Ашиг тус олохгүй юм заагаагүй юм байна да гэж баярлж байна. За өөрийнхөө үйл бодлыг хянаад л явж байна. Чи сайн байна, сайн байна. Стасаа. За одоо тэгэл ингээл хүмүүст юм хэлэхээр тэр маань хүнд нэмэр болоод тэр маань хүнд ашиг тус өгж яах гэхээр л баярлна шүү дээ. Ядрах гэж үгүй 20 насныхаа эдээс олж авсан өдөрт 3 удаа хийдэг шүү багшаа. Уулзах санаа байвч завгүй л нэг сайхан өдөр ол замхтай уулзнаа гэж байна. За тэгье альмагч амк альмагч. Ер нь ихтэй заавал надтай уулзах гадаах хэрэггүй. Юмаа хийгээд аз жаргалтай тэнцвэртэй амьдарч ив. Тэгээ миний зорилго бүтэж байгаа тэр тэ. Заавал наашаа гүөх гээд даах хэрэг байхгүй. Түмэгч маань жээ гэдгсэн байна. За баярлаа. Сайхан байна. За манай итэвтэн нөгөө нэг хүмүүс маань коммент хэлэхгүй хаашаа алга болчихоо гэж. За. За окей. Тэгээд хэдүүлээ өнөөдрийн тэнцвэр сэдвийг энэ хүргээд өндөрлөе. Ер нь ингээд маш ойлгомжтой дөө. Тэнцвэр бол те хийл гэдэг ганцхан юм байна те. Хүс хий. Тэгээд түүнийхээ төлөө оюун ухаанаа дайчлахаар буюу тархитлогоогоо дайчлаад ашиглаад ахаар хүн тэгэл тэнцвэртэй сайхан амьдрна гэсэн үг. Тэгээд яг уу одоо бясалгал заадаг хүний хувьд те бясалгал суусан суугаагүй хамаагүй гэд хэлэх бас хэцүү байна л та. Гэхдээ тэгэл хэцүү байна л та. Гэхдээ ер нь бол энгийн одоо аз жаргалтай амьдрах, сэтгэл дүүрэн амьдрах гэдэг чинь амархан шүү дээ. Хийх хэрэгтэй. Тэгээ ихэнх хүмүүс яагаад гутраад идэх юм гэхээр хийхээ дутуудуулаад идэх ч юм уу эсвэл хит хийгээд нөгөө төвлөрөх хүсэх энтрээ өөрөөсөө асуухгүй. Би яг хүсээд байгаа мó гэдгийг асуухгүй зүгээр л хийгээд идэх ч юм уу. Тэгэхээр бас ингээд гутраад хямарчин. За эсвэл ингээд хүсээд хийгээдсэн ч гэсэн тархитлогоогоо түүн дээр бүрэн анхаарлаа хандуулахгүй бүтээмж багтай, хурд удаантай ийм тийм байгаад хахаар бас тэнцвэрээ ингээд алдчихж байгаа байхгүй. Тэгэхээр ганцхан одоо бие гэхээс гадна сэтгэлийн тэнцвэраас алдаж болно. Ухамсарын тэнцвэраас алдагдаж болно. Тэгээ энэ гурав ч угаасаа бие биентэйгээ ингээд нэгт холбоотой байдаг учраас нэгийг алдчихад нөгөө хоёроо доош нь татдаг. Эсвэл хоёрыг алдчихвал нөгөө үлдсэн ганц тороогоод үлдсэн ганцаа доош нь татчихна гэдэг юм уу те. Тэгэхээр энэ биеийнхаа тэнцвэрийгч байрна, сэтгэлийнхаа тэнцвэрийгч байрна, ухамсарынхаа тэнцвэрийгч байрна. Ингэжээч хүн сая тэнцвэртэй аз жаргалтай оршноо. Тоогоос сүрэн Чулуунбаатар гэгч байна. Би бас шин санаа, шин мэдээлэл сонсоод л байж байгаа шүү багшаа гэж байна. Окей, ойлголоо тоогоо гэгчээ. Манго маш их баярлалаа гэж байна. Окей. За тэгэхээр одоо бас ганцхан л нөгөө хийгээд ингээд ангуц хүн бие нь хөдлөхгүй болохоор тэнцвэр алдагддаг гэж буруу ташаа ойлголт авах вэ те. Сэтгэлийн тэнцвэр алдвал нөгөө хоёроо доош нь татна. Буюу үнэхээр хүсэхгүй өөрийн биш юмаа хийгээд ах юм бол сэтгэл чинь түүнд хүрээгүй газар бие чинь хүрдэг байхгүй. Сэтгэл нь хүрсэн газар болохоор бие нь хүрдэг те. Нэг тийм онцлогтой. Тэгэнгუთ сэтгэл нь хүрээд байгаа хэрнээ бие нь хөдлөхгүй бол бас тэнцвэр алдагдана те. Гэтэл сая хэллээ шүү дээ. Сэтгэл бие хоёр нэг муу юм ингээд хүсээд хийх гэдэг те тархитлогын түүн рүүгээ төвлөрж өгөхгүй иш тийш үсчээд байвал бас болохгүй. Тэгэхээр ер нь бол энэ манай тархиа өөрчлөлт төв бол ингээд 3 тэнцвэрийг хангахад те суралцагчнаа тэнцвэртэй аз жаргалтай амьдрахад нь аль байдгаараа туслах гал хичээх гээл энэ ойлголт ухаарлыг өгөх гээл энэ арга замыг зааж өгөх гээл явж байгаа гэсэн. Түүнээс ч нэг би ч нэг гэгэрээд гээд тэгh гээд хүсээд байгаа юм алга те.
нөгөө нэг буддын философи байдаг шүү дээ, зовлон үнэ юм гэд те. Ингээд хөдөлмөрлж хийж л байгаа цагт бэрхшээл, зовлон, саад дотгорч юм уу хүнд хэцүү асуудал шийдвэрлэх юм таарч л таарна. Тэгэхээр чи нэг гэгээрэл зовлонгоос ангижрах гал зүтгээд байх юм байхгүй. Зовуул жаргаад ингээд тэнцвэрээ алдвал буцаад тэнцвэр рүү ороод ингээд явна гэсэн үг те. Тэгэхээр би та нарыг ч гэсэн нэг гэгээ мэгээн болохгүй, нэг бурхан шиг болохгүй, нэг алдаагүй болохгүй, нэг сайн болохгүй тах юм ерөөсөө байхгүй. Тэрний оронд те юу хүсэж байгаагаа ойлгодог. Түүнийгээ те түүн руугаа оюун ухаанаа төвлөрүүлж чаддаг. Тэгээд энэ хоёроо урдаа барьж агаад биеэ хөдөлгөө түүнийхээ араас биеэ дайчлаад сахилга баттай хөдөлмөрлж чаддаг. Тийм л болчих юм бол ер нь монголчууд ард нийтээр аз жаргалтай болчих байхгүй юу? Тийм л болчих юм бол гаднаас юу ч хаах хэрэггүй болдог хүн. Угаасаа бүрэн дүүр юм чинь, угаасаа тэнцвэртэй юм чи яах юм? За гэрлээ маань нэрэл сэтгэл тавгүй, дасгал хийх сонирхолгүй, сэргэг ухамсараа алдаад хэлдэг шүү гэж байна те. Тийм сэтгэл зүй тавгүй үед бас тэгдэг. Тэгэхээр эн чинь сэтгэл зүгөө удирдах сурах гэдэг нэг юм байгаа байхгүй. Тэгээ угаасаа бид нар нөгөө сургалтаараа үнийг хийдэг шүү дээ. Блокуудаа тайлна гэл те. Энергийн төвүүд гэл ингээл ярьдаг. Тэгэхээр манайханд одоо дараагийн удаа энэ сэдвээр ярих гэдэг санал байна уу? Саналаа хэлээрээ. Саний яриан дундаас те хүш энэ сэдвээр яриул зүгээр юм шүү. Энийг яриул гоё ойлгох гээд байна гэдэг тийм санал байна уу? Сэтгэл байна уу те? Та хэд лайв хийнгээ нэг сахилахгүй муурыг тоглоулахгүй бол ишээ тийшээ өсчиж самардаж хайчих гэдэг. За. Дараагийн удаа ямар сэдвээр ярилцах юм тэрэн дээр санал байна уу манайхаа. Тэгээ санал авахгүй бол хэдүүлээ өнөөдрийнхээ лайвыг өндөрлөө. Тэгээд лайв бол ямар ч байсан яаж хийж байгаа нэг юм хадгалагдаад байгаа тий. Тэгэхээр сарын хугацаанд лайва үзээд байж байгаарай. Тэгээд Facebook дээрээс нөгөө нэг лайв нь устдаад алга болчоор YouTube дээрээс ороод лайва үзээрэй за. Тэгээд нэрээ сануулж хэлэхэд 12 дугаар сарын онлайн ангийн бүртгэл нэгтсэн байгаа. 12 дугаар сарын онлайн ангиас гадна нөгөө нэг сард явах танхимын анги шүү дээ. Тэрнийг хүмүүс нэг сарын сургалтанд бүртгүүлэх гэсэн, нэг сарын сургалтанд бүртгүүлэх гэсэн ингээд надаас нэгж агаад апп дээр нөгөө 26 оны 1-р сарын танхимын сургалтын бүртгэлийг бас нээлгдсэн байгаа шүү. Тэгэнгუთ манайхан яах вэ гэхээр онлайн сургалтаа сонирхоод байгаа хүмүүс маань тархиа өөрчил аппараа явж ороод онлайн сургалтандаа бүртгүүлээрэй. QPayer төлбөрөө хийж болно. StorePayer хуваагаа төлөөд бүртгэлээ хийж болно. За тэгээ нөгөө энэ өөрийгөө өөрчлөх гэдэг чинь урт хугацааны аялал учраас бид нэр давтан сууж байгаа хүмүүстэй маш сайн хөнгөлөлт үзүүлдэг. Тэгэхээр нэг ингээд тархиа өөрчлөлийн сургалтыг нэг худалдаа тавьсан бол дараа улам хямдхан, улам ингээд урт удаан хугацаанд үргэлжлүүлэхэд таатай болоод явна шүү. Манайх бол зүгээр нэг удаа мөнгө аваад өнгөрөхдөө ерөөсө гол нь биш. Суралцагч нартаа үр дүн гаргахтаа гол нь байдаг учраас энэ төлбөр мөнгөн дээр бол үнэхээр сайхан хөнгөлтүүдийг сайн өгдөг шүү. Гэрэл маань хэлж дээ нэг нь унахад нөгөө хоёроо доош нь татдаг гэж яг байна шүү гэж байна. Тийм ээ, тийм ерөөсө тэнцвэр гэдэг чинь энэ л ахгүй да. Гуруулаа ингээд нэг дэмчигнээд ингээд яг ив зүгээ олоод сайхан гар-гараас хөтөлцөөд байж ах хэвээр энаад би сэтгэл ухамсар гурвчин те. Гэтэл тэрэн дундаас нэг нь доош яваад өгөхөр бусад хоёроо доош нь татчихдаг байхгүй. Гараасаа барьсан байгаа учраас ингээд хамтдаа доош явчихдаг гэсэн үг. Муур харьяа гинэ. За одоо лайв болгон дээр харуулж идэг энэ одоо тархиа өөрчлөлийн гол дүр юм уу аашийн нүүр царай юм уу аашийн тий. Валидач юм гэдэг шээ. Хөрхөн штэ тэгтээ гэрлээд юм гоё санал тавьсанд баярлалаа. Би муурандаа маш их хайртай байгаа. Манго өөрийгөө хайрлах сэдв байж болох уу гинэ. За болноо. Өөрийгөө хайрлах гэдгийг одоо ингээд гоё уяад бас ярьж байгаагүй өнцгөөсөө хэдүүлээ ярьж болноо. Хүссэн зүйлээ яг цаг хугацаанд таарч сонслоо багшаа гинэ. За баярлалаа ашгүй дээ. Хүнд хэрэгтэй юм ярьж байвал одоо цаг заваа зарцуулж байгааг хэрэгэн тэр шүү дээ. Арай урд намар сайхан баярлалаа багшаа гэж төмөн жаргал багшаа. Багшаа мууртаа бясалгал хийх ямар вэ л гэж ах шиг байна те. Муураа оруулахгүй штэ. Муураа бол хаалганы гадаа үлдээ чинь хаалгаад төвч чинь те. Тэгүн гутаа бид нар ч нөгөө ингээд чихвч зүүчдэг штэ. Тэгээ чихвч зүүчгэр чи угаасаа муур ингээд нөгөө гадаа дуурж исэн сайн сонсогдохгүй. Тэгээд ч бид нар угаасаа төвлөрөөд бясалгаад явчихаар юун тэр мууртаа мантай болдог те.
Манго лайва маш их хүлээдэг болсон шүү багшаа. Маш их баярлалаа. За ашгүй дээ. Ямар вэ гинэ. Бясалгал хийж байтал муур ирээд ах юм гинэ. За тэгээ оруулахгүй байхгүй бол ер нь мууртаа бясалгана гэдэг ч бас хэцүү дээ. Тэгээ угаасаа төвлөрөх гэж ядчих чи угаасаа тэр бие мэй цаг хугацаа орон зай юмнаас нөгөө холдох гэж ядчих чинь ингээд тэрий чинь ингээд сануулаад байгаа юм гарч ирээд ахаар чинь төвлөрөхөд хэцүү шттэ. Хөөхөн хамартай царайлаг юм байлээ. Тийм ээ, тийм. Манай муур царайлаг. Одоо энэ бүр тархиа өөрчлөлийн пэйжэн дээр алдаршаа дууслаа шүү. Хөөх юм аа. За, Бүл хавг Чулуунбаатагч баярлалаа багшаа гэж байна. За, баярлалаа. Лайвтайгаа хамт байж бидэнтэй хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ лайваа ухрааж үзээрэй. Өнөөдрийн яриаг хүнд хэрэгтэй яриа боллоо, сайхан яриа боллоо гэх юм бол хайртай дотны хүмүүстэй хуваалцаж тэдгээр хүмүүст энэ ухаарлыг түгээхэд туслаарай. Тэгээд бүгдээрээ эрт 7 хоногт өөрийгөө хайрлах гэдэг сэдвээр ярья. Баяртай манайхаа.